За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цастаа сайхан өглөө байна, тийм ээ. Асар их ханадны вирус гадуур их байсан. Цас орж байгааг харахтаа нэг талаас их баярлалаа. Агаар сэвэршигдээд эзний ивэл хермоны шүүдэр адил бидний дээр бууж ирнэ гэдэг үгийг бас санджаалаа. Яг одоо маань хермоны шүүдэр байхгүй шүү дээ. Үйл ямар нэгэн шийдвэр яах вэ те. Ихтэй эзний ивэл үнэхээр цас мэт бидний дээрээс бууж ирж гим нүглийг маань хар заваан гим нүглийг маань үнэхээр цав цагаан болгож уучлсан хийсний нэгүслэл гайхалтай агуу юм аа гэж энэ өглөө бас их бодож байлаа. За тэгээ бүгдээ хамтдаа хийсний үг рүү анхаарлаа хандуулъя. Өнөөдөр бүгдээ хамтдаа хуучин гэрээнээс үзнэ. Хуучин гэрээний Исаи номноос. Тэгээ би өнөөдөр албаар энэ Библийг аваа гаргаад ирлээ. Та бүхэн зарим нь харсан бах, зарим нь хараагүй бах. Тэгээ энэ бол стандарт Монгол орчуулга буюу одоо яг хамгийн сүүлд ариун бичээс Библийн нийгэмлэгээ ажиллаж байгаа Библийн орчуулгын хувилбарыг аваад ирсэн. Тэгээ би яагаад энэ хувилбарыг авчирсан бэ гэхээр их утга учиртай. Стандарт Монгол орчуулга Библийн орчуулгууд ер нь бол тодорхой хэмжээнд засан сайжруулагдаад явдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл юу гэсэн үг биш вэ гэвэл Библи өөрчлөгдөж гэсэн үг юусэн биш. Өөрөөр хэлэх юм бол Библийн орчуулгууд сайжирдаг. Орчуулгын технологи сайжирснараа бас орчуулгын одоо юу гэх юм судалгаанууд сайжирснараа үг хэлгэндийн судалгаанууд сайжирснараа орчуулгын алдаанууд хүн л хийж байгаа учраас алдаа мадаг гаргасан байх магадaltaй бол байдаг орчуулгын хувьд. Өөрөөр хэлбэл Библийн хувьд биш харин орчуулгын хувьд. Тийм учраас орчуулгыг янз янзын хувилбарууд бол гардаг. Тэгээ ялангуяа орчуулгын Библийг орчуулах хэд хэдэн ийм арга аргачлалууд бол байдаг. За жишээ нь бидний мэдхээр нартай Библи байдаг те. Нартай Библи заримуд нь мэдэх бах. Тэр бол илүү Living Translation буюу илүү шинээр итгэж байгаа хүмүүс Библийг зүгээр ингээд уншаад яг түүх байдлаар ингэж ойлгоход нь зориулсан байдлаар маш энгийнээр орчуулсан байдаг. За бидний хэрэгэлдэг ариун Библи байгаа. За энэ бас их гоё хавцтай ариун Библи сүүлийн үед бас гарсан байна. Энэ ариун Библи бол ихэвчлэн одоо энэ хамгийн сүүлд 2019 оны орчуулга явж байгаа бах. Энэ ариун Библи болохоор илүү жоохон үг судлахад зориулагдсан байдлаар шууд одоо үгийг нь ингэж жоохон юм махчилсан байдлаар ингэж тавьсан. Тэгээд тэр хүн тэр үгийг нь уншаад ойлгоод цаана ямар утгатай байгааг нь олж авах зорилгоор. Энэний өмнөх орчуулганууд дээр бол 2004 оны орчуулга бас их дурддагддаг. Гэхдээ энэ орчуулга бол нэлээд сул талтай орчуулга. 2004 оны орчуулга бол яагаад сул талтай вэ гэхээр маш олон гаж урсгалууд давхар утгаар үгнүүдийг ашиглаж эхэлсэн. Ялангуяа шин тэнгэр газрынхан. Тийм учраас бид нэр 2004 оны орчуулгыг бол хэрэгэлдэггүй. Өөрөөр хэлэх юм бол тэтгэврт нь гаргасан гэсэн үг. Одоо энэ тэр орчуулга тухайн үедээ бидэрт маш их ивэл юрэлэг өгснөг үйл өргөссөн. Маш их хэрэгцээтэй байсан уу байсан. Гэхдээ бид нар ариун бичээс Библийн нийгэмлэгт энэ орчуулгыг ер нь сайжруулах хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл энэ давхар маш олон өвөөр утга орж ирэх үгсүүдийг ашигласан байгаа учраас түүнийг бол дахиж хэрэглэхэ болсон, дахиж хэвлэхэ болсон. Тийм учраас манай чуулган бол хизээж тэр үеэс хойш 2004 оны орчуулгыг бол ашиглахаа болсон байгаа. Гэтэл та бүхэн харж байгаа бол интернетээр 2004 оны Библи авнаа гэж маш олон зарлалууд явж байдаг. Ихэнх нь гаж урсгалтай холбоотой, шин тэнгэр, шин газартай холбоотой. Бас ээж бурхныхан 2004 оныхыг бас их ашигладаг ийм тохиолдол байх. Тийм учраас бид нар бол 2004 оныг бол Библийг ашигладаггүй гэдгийг та бүхэн байна. Ягаарай, анхаараарай тий. Гэхдээ онлайн хувилбар бол тухайн үед бол байж идэг. Энэ шинээр орчуулагдж байгаа энэ хувилбар бол стандарт Монгол орчуулга гэж байгаа. Англи дээр ч гэсэн ер нь бол Библийн орчуулгуудын янз янзын хувилбарууд байдаг. За шинэ Америкийн New American Standard Bible гэдэг Америк стандартын Библи гэж байдаг. За юу гэдгийг те King James буюу Джеймс хааны орчуулга гэж байна. За тэгээ шинэ New King James гэдэг ингээ байж байгаа. ESV буюу English Standard Version, англи стандарт орчуулагч гэдэг ч юм уу. Тэгээ янз янзын хувилбарууд бол байдаг байгаа. Энэ нь юу гэсэн үг гэвэл Библийг ингэж өөрчлөд байна гэсэн үг ерөөсөө биш. За бичэн төвшөө гэдэг хүн Библийг орчуулж явах үедээ нэг үгийг би өөрийнхөө судалснараа ингэж орчуулж байгаа бол магадгүй өнөөдөр цуглаа удирж байгаа ахлагч маань болохоор өөрийнхөө ингээд шигэгч маань харангуутлаа. Энд чинь гэхдээ яг энэ талаараа илүү юм биш үү?
энэ талаараа илүү хэлээд байгаа юм биш үү гэдэг нэг тийм үгийг хэлэх тохиолдолд сонголтууд бас байдаг. Тэгэнгүүт л манай шинэ хүмүүсийг угтаж авч байгаа манай нэмэн ахлагч маань үгүй ингэж хэлэхлээр шинэ хүмүүс ерөөсөө ойлгохгүй байгаа нь ингэх юм бол илүү хэлбэрхэн ойлгогдож байна гэдэг ч юм уу те. Ингээд энэ болгоныг одоо юг хувилбарууд орчуулгын хувилбарууд гэж нэрлэдэг байгаа. Тэрнээс тэр цаад Библийн үг өөрчлөгдсөндөө биш. Бид энийг хэрхэн ойлгох уу, монгол хэлэн дээр хэрхэн хүлээж авах вэ гэдэг энэ ялгаанууд бас байгаад байдаг. Жишээ нь мэдээж хэрэг Библиэлд бид нар яг штэ гэж бол хэрэглэдэггүй л дээ, арай штэ гэж орчуулахгүй те. Гэхдээ бидний хэллэгэнд бол яг штэ гэдэг үг маань одоо бол эсрэг утгаараа ашиглагддаг болцсон. Уул нь бол тийм биш. Гэтэл одоо King James version буюу King James хааны орчуулган дээр бол илүү их нөгөө нэг юу яг тухайн эртнийх нь хэллэг дээр яг юу гэдэг байсан, яг тэр англи хувилбараар эртний хэллэгээр нь илүү их онцолж бичсэн байхад арай жоохон одоо юу байдгийг тийм ESV ч юм уу, NIV ч юм уу тийм өөр Библийн хувилбарууд нь арай жоохон гайг наашаага орчин үеийн хүмүүс ойлгоход арай жоохон амархан байдлаар зарим үг хэлбэрүүд нь өөрчилсөн байдаг жишээ ч юм уу. Орчуулгахдаа яг үүнтэй адилхан стандарт Монгол орчуулгын өөрийнх нь онцлог бол юу вэ гэхлээрээ бид нар өмнөх Библиудыг шууд еврей болоод грек хэлнээс нь орчуулга баг хийгдэг. Ихэвчлэн англи хэлнээс, солонгос хэлнээс, орос хэлнээс, герман хэлнээс орчуулж авч ашигласан байдаг. Ингэж орчуулгахдаа өөрөөр хэлэх юм бол Библи бол еврей болон грек гэсэн хоёр хэл дээр. За хуучин гэрээний зарим хэсгүүд бол арамей хэл дээр бичигдсэн юм хэсгүүд бас байгаа. Ингээд энэ хэлнүүдээс нь англи хэл рүү орчуулсныг нь англиас нь монгол руу орчуулах үед энэ нэг дундуур нь дамжиж байгаа хэлэн дээрээ зарим нэг утга санаа нь жоохон төөрөлдөх тохиолдлууд бол гарч ирсэн. Тийм учраас ариун бичээс нийгэмлэг стандарт монгол орчуулга гэдэг төслийг хэрэгжүүлээд яг еврей хэлнээс нь арамей хэлнээс нь мөн яг грек хэлнээс нь шууд монгол хэл рүү юу гэж бууж байгаа вэ гэдэг энэхүү орчуулгыг бол гаргаж ирсэн байна. Тэгээ одоогийн байдлаар хуучин гэрээ бол хэвлэгдсэн, шинэ гэрээ хараахан хэвлэгдэг байгаа. Гэхдээ хуучин гэрээнд 39 ном, шинэ гэрээнд 27 ном байгаад нийтдээ 66 ном Библиэлд байдаг бол шинэ гэрээний 26 ном нь аль хэдийн Исмо гэдэг Библийн аппликейшн гар утсан дээр байдаг. Тэр аппликейшн дээр аль хэдийн орцсон. Ганцхан ном ороогүй байгаа. Тэр ном нь одоо бол удахгүй энэ ондоо багтаад орох гэж байгаа. Тэгээд эх жилийн 100 гэхэд бид нэр гар дээрээ стандарт монгол орчуулгын хуучин гэрээг ингээд гар дээрээ хэвлэлсэнтэй адилхан шинэ гэрээг нь тусдаа хэвлэж давхар ингэж бүтэн Библиэд болохоор төлөвлөж байгаа. Ийм ажил бас явагдаж байгаа. Тийм учраас өнөөдөр би албаар та бүхэнд бас танилцуулъя. Библийн орчуулгуудын ямар ялгаа байдаг вэ гэдэг талаар жоохон танилцуулга өгчийгээд энэ Библийг бас албаар барьж гарч ирлээ. Тэгээ та бүхэн маань манай чуулган бол 2004 оны орчуулгыг бол хэрэглэхгүй гэдгийг би бас албан ёсоор та бүхэндээ хэлчихье. Ядаж 2019 оны орчуулга, за 13 оны орчуулга бас байж болно. Тэр байж болно. 19 оны орчуулга байвал бас сайн. За энэ стандарт монгол орчуулга бүтнээрээ гараад ирэх юм бол энэ орчуулга руу тодорхой хэмжээнд бид нар бас хэрэгжилж давхар ингээд хэрэглээд явна гэж бас та бүхэндээ хэлье. Зарим нэг жишээ нь яг миний өнөөдрийн уншиж байгаа Библийн хэсэг бол энэ стандарт монгол орчуулган дээр маш ойлгомжтойгоор бичигдсэн. 19 оны орчуулган дээр төдийлөн сайн, 13 оны орчуулган дээр төдийлөн тодорхой утга нь гарч ирэхгүй. Та бүхэн өнөөдөр намайг уншихлаар өөрийнх нь Библийг уншаад үзээрэй. Ялгаа нь тэнцэнс ингэж бас харагдана. Тэгээ дээр нь бас энэ стандарт монгол орчуулгын Библиэлд орчуулгын нэг сонирхолтой методологийг ашигласан нь юу гэхээр байр, газар нутгийн нэршил, хүний нэршлийг яг тухайн хүнийг яг яаж сонсогддог яг тэрнгээр нь бичсэн. Яг тэр баталгаар. Гэхдээ нэг л зүйлийг тэгж бичээгүй. Тэр нь Есүсийн нэрийг. Есүсийн нэрийг еврейгээр Yeshua гэж дууддаг. Yeshua. Өөрөөр хэлэх юм бол Библиэлд Йошуа гэдэг нэр байдаг шүү дээ. Яг тэр хоёр адилхан дуудлагатай. Гэхдээ бид нар орос хэлнээс, англи хэлнээс анх Есүс Христийн талаар орчуулга авахдаа бид нар Есүс гэдэг энэ дуудлагаар, энэ авиагаар бид нар Есүсийн нэрийг орчуулсан учраас энэ дээр бид нар төөрөгдөл үүсгэхгүй тулд энэ стандарт монгол орчуулган дээр нэг л нэрийг тэрнгээр нь барьж байгаа. Тэр нь Есүсийн нэрийг. Yeshua гэж өөрчлөгөө. Харин бусад нэрүүдийг энэ яасан бэ гэвэл ямар нэгэн англи нэрний монгол орчуулгаар биш, яг еврей, грек нэрийнх нь дуудлагаар нь орчуулсан. За жишээ нь өнөөдөр би та бүхэн дээр бидний унших хэсэг бол Исая номын 50 дугаар бүлэг байгаа. Бүгдээ хамтдаа Библийн Исая номын 50 дугаар бүлгийг нээцгээе. Исая номын 50 дугаар бүлгийг
харах юм бол Исаяг бас Исая гэж дууддаггүй. Дуудлага нь Ешая гэж дууддаг. Ешая. Хэрвээ та бүхэн энэ стандарт Монгол орчуулгын Библиэд байх юм бол энэ орчуулгаас эхлүүлээд Исая номыг Ешая ном гэж нэрлэсэн байна. Яг тэр дуудлагаар нь. Ингэхлээр бас сонирхолтой биднэрт тийм ажиглалтуудыг бол харна. Хизээч бид нэр 13 19 оны орчуулгууд бас 2004 оны орчуулган дээр бол бүр анзаарахгүй нэг зүйл бол Есүс гэдэг нэр бол Йошуатай адилхан дуудагдсан байна гэдгийг бид мэдэх бол боломжгүй байх жишээ нь юм. За Исая номын одоо би заншснараа дуудъя. Исая номын 50 дахь бүлгийн 10-аас 11 дэх эшлэлтэй цөмөөрөө анхаарлаа хандуулна. Исая номын 10-аас 50 дахь бүлгийн 10-аас 11 дэх эшлэлийг та бүхэн өөрийнх нь орчуулгыг хараараа би эндээс стандарт Монгол орчуулгыг та бүхэнд уншиж өгье. Та нарын хинэн Яавегаас имэж зарцын үгийг дуулууртаа дагдаг вэ? Харанхууд явж гэрэл гээгүй байгаа бол Яавагийн нэрд итгэн найд. Бурхандаа найдан түшигл. Галынхаа гэрэл бамбарынхаа дөлөөр явах гэж гал асааж бамбараар зэвсэглэгч та нар бүгдээрээ гаслан шаналл донд хөвтгээс өөрөөр гараас минь хүлээж авах юм байхгүй гэж хэлсэн. Бас хөөрхөн ондоо байгаас тийм ээ. За бүгдээрээ сайн байцгаана уу гэд би мэдлэхээр их хүмүүс сайн байна уу гэж хариулдаг. Бид нар тийм шүү дээ, монголчууд гэдэг. Сайн байна уу гэж бие биендээ мэдлэхдээ үнэхээр сайн байна уу, муу байна уу гэж асууж юусоо боддгоо. Хэдэн жилийн өмнө баг миний санаж байгаа баг 20 жилийн өмнө санагдаж байна. Манай одоо бидний сургуулийн захирал Лувсан гомб захирал манай цуглаанд нэг ахлагчаар үйлчлдэг байсан. Тэгээ бид хоёр хамтдаа нэг гүүр тавигчдын конференц сургалтын дээр очлоо. Тэгсэн чинь Солонгосоос нэг багууд ирсэн. Тэгэл манай луя захирал маань болохоор солонгос хэлтэй бас аягүй сайн байхгүй. Англи хэлтэй, солонгос хэлтэй, Нарутогийн япон хэлтэй гэж бас яриаг хажуугаар Наруто үзсээр япон хэл сурцсан гэдэг. Тэгээд тэгсэн чинь надад орчуулга гэж. Нөгөө хүмүүс нь хурж ирээл нэг мэдлэгтэй ингээд хоолоо идсэн үү гэж мэдлэлтэй юм байлаа шүү дээ. Солонгос би чи солонгос хэл мэдэхгүй юм чинь. Хоолоо идсэн үү гэж инаагээл надаас асууж. Манай хүн тэгэхээр би идээгүй л гэж хариуллаа. Идээгүйсэн юм чинь. Тэгсэн чинь манай хүн сандарснаа гүгүү төвшөө идсэн гэж хэлдэг маа гэх. Би идээгүй шүү дээ гээд. Тэгээ би тэрийн хооронд их хөвгөлтэй болж байхгүй. Би идээгүй багш яагаад намайг идсэн гэж хэлүүлэх гээд байгаа юм бэ? Яагаад тэгээ хариулчихдаг юм аа гэж. Бид ч гэсэн тэгдэг шүү дээ. Сайн байна уу гэхлээр өгдөг лээ. Сайн байна уу? Өөдсний өгдөг лээ. Сайн. За тарган тавтай өгүүлж байна уу? Намарч байна уу? Зусаж байна уу гэд ингээл өгдөг. Нэг таргалж шалаагүй ч гэсэн яах вэ? Тарган тавтаа гэж хэлдэг л юм шүү дээ, тийм ээ. Тэгээ бод монголчууд юу гэдэг лээ? Амны бэлгээс аштын бэлэг. Өөрөөр хэлбэл бидний заримдаа гаднан талд ингээд ярьж байгаа зүйл маань дотор зүйлтэй маань төдийлөн холбогдохгүй зүйлсүүд бас байдаг. Тийм биз дээ. Би япон хэл сайн мэдгүй. Гэхдээ нэг пастрын номлыг сонсчихсон. Японд нэг ийм үг байдаг гинэ. Тэр үгийг би мартчихлээ яг үнэндээ. Би хэлчихэд айгүй буруу хэлээ хамаа намаа гэсэн худлаа хэлж энэ гэж хэмэлж магадгүй. Утх нь нэг иймэрхүү гинэ. Нөгөө манай сайн байна уу гэхлээр сайн байна уу гэдэгтэй адилхан ингээд нэг царай зүстэй холбоотой үг юм байна л та. Одоо сайхан харагдаж ийн гэдэг юм уу, юу гэдгийг мэдэхгүй тиймэрхүү нэг хэлцэг байдаг гинэ. Тэгээд нэг хүн асууж гинэлтэй. Үнэхээр чи одоо үзэсгэлэнтэй байна гэдэг ч юм уу, сайхан харагдаж ийн шүү, сайхан дүр төрхтэй юм а гэж ингээд хүнд хэлэхлээр үнэхээр тэр хүн тийм сайхан харагдахгүй бол яах вэ гэж. Нэрнгээ сэтгэж харагдахгүй бол яах юм. Тэгсэн чинь хамаагүй гэнэ. Хэлэх ёстой гэнэ. Энд чинь Японд ингэдэг байхгүй. Үгүй японочууд гэдэг юм гэсэн чинь нэг хүн тэгж хэлсэн гэнэ. Үгүй надад чи бас яг японочуудын соёл гэхээс үүдгээр эн чинь угаасаа л бүхэл оронд ийм соёл байгаа штэ. Угаасаа л бүхэл оронд яг бодит байдал нь нэг аман дээр гарч ирж байгаа хоёрын хооронд ийм салцсан тусдаа өөр. Тэгээ бодсон чинь нэрээ тийм те. Манай монголчууд сайн байна уу гэхлээр ямар ч муу байсан. Сайн л гэдэг штэ. За сонин сайхан юу вэ гэхээр муу юм ярьж эхэлдэг тий. Одоо л муу юм ярьж эхэлнэ. Тийгээс тэрээс амар хэцүү байсан. Тэгсэн чинь нэг ютубер хүн тэрийг туршилт хийж үзсэн байна л да. Social experiment гэдэг те нөгөө туршилт хийж байгаа. Микрофон бариад өөдөөс нэг ирж байгаа хүмүүсийн гудамжинд ч те. Шууд явж чаад асууж гэнэ л да. Миний дүр төрх тань таалагдчихэв үү? Нөгөөх нь таалагдчихэв гэдэг. Бараг 85% тэгж хэлсэн гинэ. Цөөхөн хэдэн хүмүүс нь
үгүй таалагдахгүй байна гэж цөөхөө хэд юмсан гэсэн. Тэгээд мань хүний дүгнэлтний асуулт нэрээ тийм байна гэж. Үнэхээр тэр хүний царай зүрх нь хөөхөн байна уу, муухай байна уу гэдгээс үл шалтгаалаад хүн яадаг вэ? Сайхан үг хэлэх гэж оролдчихдаг. Заримдаа бидний амьдрал сүултээ ойлгохоо байж эхэлдэг. Нэрээ би хөөх юм уу, муухай юм уу гэж. Нэрээ миний амьдрал сайн байгаад байгаа юм уу, муу байгаад байгаа юм уу? Яг тэгвэл бидний бодит байдал бас байгаасаа гэж хүсэж байгаа байдал хоёрын хооронд ялгаа гарч иж байгаа. Дотоод хүний маань амьдрал, итгэлийн маань амьдрал, гадаад бидний амьдрал хоёрын хооронд зааг гараад эхлэхээр бид нар ийм эргэлзээтэй байдалд орж эхэлдэг. Юу болоод байна? Библийн заагаад байгаа зүйл заримдаа бидний амьдрал хоёрыг харахаар ялгаатай байгаа юм шиг харагддаг. Тэнд ямар нэгэн зүйл харилцаа холбоонд тасарсан юм шиг. Сайхан байна, сайн байна гэж хариулсан мөртлөө яг дотор нь болохоор үнчнөө олон асуудлууд байгааг харахаар тэнд харилцаа холбоонд тасарсан байгаа юм шиг мэдэрч төрж байгаа. Яаж энэ хоёр хоорондоо холбогдоод байгаа юм бэ гэж. Бурхан бидний хамааралгүй ийм сонирхолтой нөхцөл байдлаар дамжуулаад бидэнд маш олон янзын хичээлүүдийг зааж өгдөг. Саяны 10 дугаар бүлгийн 50 дугаар бүлгийн 10-аас 10 дугаар ишлэлийг зөвмөр дахин нэг удаа харцгаая. Та нарын хинэн Яавегаас имэж зарцынх нь үгийг дуулууртаа дагдаг вэ? Харанхууд явж гэрэл гэгээгүй байгаа бол Яаве буюу эзний нэрд итгэн найд Бурхандаа найдан түшгэл гэж хэлсэн. Эхний хэсгийг харах юм бол нэг сонирхолтой. Бурхантай найддаг, Бурхантай эзэнтэй тэгсэн хэрнээ хөл нь хаана явж байгаа гэсэн. Харанхууд. Харанхууд. Заримдаа бидний итгэлийн амьдрал нэг тийм ийм хоорондоо хавцалтайгүй, хоорондоо холбогддоггүй амьдралаар амьдраад байх тохиолддог. Хоёр амьдралаар амьдарч байгаа юм шиг. Нэг талаасаа харахад бид нар ингээд маш тийм гайхалтай, нөгөө талаасаа харахад бидний амьдрал маань нэг тийм гэрэл гэгээгүй. Гэрлийн хүүгүүд гэж дуудагдсан хэрнээ гэрэл гэгээгүй харанхуй дотор алхаад байх тохиолдол бидний амьдрал байдаг. Мэдээж хэрэг харанхуугаар дамжуулаад янз янзын энэ харанхуу гэдэг үгээр дамжуулж янз янзын зүйлсүүдийг бол илэрхийлж байгаа бах. Яг энэ физикал харанхууг бас илэрхийлж болох юм. Бид нар альва зүйлийг ойлгохгүй байгаа тэр харанхуй байдлыг хэлж болох юм. Бас мөн гим нүглийн харанхуй байдлыг хэлж болох юм. Гэхдээ ямар ч гэсэн тодорхой бус ийм нөхцөл байдал донд Бурхан заримдаа бидэнд маш чухал хичээлүүдийг заадаг гэдгийг бид өнөөдөр санах хэрэгтэй. Бид өөрсдөө амьдралыг хараад өөрөө ч ойлгохгүй нөхцөл байдал заримдаа зөндөө их байдаг шүү дээ. Юу болоод байгаа юм? Өөрийгөө ч ойлгохгүй нөхцөл байдал ингээд яриад доторхоо ингээд гаргахлаар уулна айгүй атайхан юм гараад байдаг. Гэтэл яг амьдралаа харахлаар яг эсрэгээрээ байгаад байдаг. Бодож байгаа зүйл маань айгүй атайхан байгаад байдаг. Гэтэл гарч байгаа үйл маань яг эсрэгээрээ байгаад их янз янзын зохистой байдал байдаг. Заримдаа бидний амьдрал хүсч тэмүүлж байгаа амьдралын маань хүсэл тэмүүлэлт нэг ондоо. Гэхдээ яг туулаа явж байгаа зам маань шал ондоо байх тохиолдол байдаг. Бид итгэл найдар, баяр хөөр, амар тайвныг ярьдаг ч гэсэн заримдаа бидний амьдрал яг харуусал, өвчин зовлон, үр шир, бэрхшээл саадууд дондор туулж явж идэг шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний хүсэхгүй байгаа тэр амьдралаар. Хүсэж байгаа амьдрал маань сайн сайхан. Гэхдээ яг туулаад явж байгаа амьдрал маань хүсэхгүй байгаа амьдралаар яваад байх тохиолдол байдаг. Тэгээ энэ дунд бидний оюун бодол төөрч эхэлж байгаа. Би хаана байгаад байна? Яг юу болоод байгаа юм бэ? Сая эхний дуун дээр дууны үг юуцээ гарч өгсөнгүү те. Тэгээ би ингээд хойшоо 2 удаа хаалаа тэрнгээр л бужигналдаал гүйлдээл байгаа болтой янз нь дуу гаргадаг хүн ирээгүүл юм шиг байгаа янз нь. Тий. Тэгэл нэг нь үзэл нөгөөтг нь чадахгүй байгаа болтой дараагийнх нь очиод ингээд янз янз юм боллоо. Тэгээ би нэг юм анзаарахгүй юу? Ууланд би энэ үг байхгүй байсан ч дуулчихна л та баг. Тэгтээ ингээд үг байхад нөгөөт нь гацчихлаар ингээд би гацчих ёстой юм шиг мэдэрч өрөө болж гэдэггүй. Яг тэр нь дахиад автагдсан. Юундаа автагдсан бэ гэхээр эзний итгэлийн тунхаг дээр тий. Бид нар итгэлийн тунхагийг гаргасан нь тий. Итгэлийн тунхаг бол бид нар ямар бурханд итгэдэг вэ гэдгийг маань бид сануулдаг. Зөв тийм учраас бид нар нэм гараг болгонд бид нар энийг уншдаг те. Бид ийм бурханд итгэж байгаа ш. Ягаад гэвэл анх элчнэрийн үед маш олон гаж урсгалууд, гаж буруу хүмүүс Христийн талаар, Бурханы талаар буруу зүйл хагаадсан учраас бидний итгэдэг бурхан тэгвэл ямар вэ гэдэг тэр шинж чанарыг нь тодорхойлж илэрхийлж гаргаж тунхаг хэлбэрээр тавьсныг нь бид өнөөдрийг хүртэл 100 туршид яаж байгаа вэ? Итгэлийн тунхаг гэж бид нар дагаж мөрдөж байгаа. Үүнээс мань нэг л зүйлээр гажууд байх юм бол бид тэнийг бол хүлээж авахгүй гэдэг утгаараа.
Тэгээ эдхийн тунх гарсан чинь нэг хоёр слайдын дараа бас нэг гацад үүссэн тий. Хоцроод тэгсэн чинь дагаа гацж чинь. Уул нь мэдчихэж байгаа шүү дээ. Чэйжилсэн. Гэтэ слайд гацсан учраас дагаа гацаад. Тэгээ би энийг хооронд өөртөө юу гэж хэлсэн бэ? Өө эн чи яагаад дагаа гацаад байна гэж. Хүлээгээд. Заримдаа бидний Бурханаас хүсэж байгаа амьдрал, бидний мэдж байгаа мэдлэг, бидний олон сурсан зүйлсүүд, тэгээ бидний нөгөөтлийн амьдрал буюу бидний бодит амьдралдаа минь зөрчилдөөд байгаа юм шиг, холбоо хамаарлан тасарсан юм шиг биднийг паникнд оруулаад саатуулах тийм нөхцөл байдлууд үе гардаг. Та ямар төрлийн харанхуй нөхцөл байдал дундуур явж байгаа. Энэ заавал гим нүгэл байх албатай биш. Заримдаа бидний нэг үхлийн харанхуйг хөндөгөр туулавч хор хөнөөлөлсөнд би айхгүй гэж Давид хааны шүлгэлсэн дуулал номон дээр шүлгэлсэн тэрнтэй адилхан тийм их харанхуй хөндөгөө туулж явах үед ч гэсэн бас байх шүү дээ. Өвчин зовлон. Харилцаа холбоо, бусдад харилцах харилцаа. Үс хонзон, үл уучлал, гадуурхалт, ялварлан гадуурхалт, дээрлэхүүлэх, бусдад үн цэнгүй мэт үзэгдэх гэх мэтчлэн янз янзын асуудал бэрхшээл бидний амьдралд харанхуй мэт байж идэг. Энийг ингээ харахаар бидний сайн мэдих Библийн нэг дүр болох Йов. Библийн хамгийн анхны бичигдсэн ном болох Йов. Йовтай айгүй адилхан санагддаг. Йовын амьдрал тийм штэ. Нэг л их сайхан гоё амьдралаар эхэлдэг те. Ихтэй яг тийм хүсээгүй зүйлээр нь гардаг. Яагаад? Юу буруу хийсэн гэж. Юу ч буруу хийгээгүй яг үнэндээ. Яа өөрийнх нь хүүхдүүд нь буруу юм хийсэн байх үедээ санаатай байтугай санамсаргүй байдлаар буруу юм хийсэн байх үедээ гэж өглөө болгон дахил өргөдөг байсан талаар хүртэл хэлдэг. Яаж өөрийнх нь зам мөрийг бурхны өмнө зүв зүйтэй болгох вэ гэд байж авч явах вэ гэдэг тал дээр маш их анхаардаг байсан хүн гэдэг бид нар л мэднэ. Гэхдээ Йовын амьдралд бүх зүйл яг оронгороо өнгөрсөн шүү дээ. Бүх зүйл оронгороо хөвөрсөн. Эхнэрээ алдсан. Яг эхнэрээ алдчих жоох эхнэр нь хаяа явцсан. Үр хүүхдүүдээ алдсан. Адуу малаа алдсан, хөрөнгөө алдсан. Бүх зүйлээ алдсан. Дээр нэмэх нь эрүүл мэндэ алдсан. Алтайг нэг л зүйл байсан. Одоо хүмүүс Йов номыг уншихтаа бол энийг зовлон зүдгүүрийн талаар тий зовлон бэрхшээлийн талаар зааж ийн гэж хэлдэг. Гэхдээ энэ зовлон бэрхшээл дунд хэрхэн бурхантай харилцах вэ гэдгийг зааж байгаа ном шүү дээ үнэндээ. Йовын амьдрал тулгамдж байгаа тэр бүх зовлон бэрхшээл дунд хэрхэн бурхантай харилцаагаа хадгалж бүх зүйлийг алдсан ч гэсэн юу үнцэнтэй вэ гэдгээ барьсаар байгаа тэр нэг зовлон дундуур гарч явж байгаа тэр нэг бурхантай харилцааны талаар ярьж байгаа тийм түүх. Үндсэндээ Йовын түүхийг бол бас дөрвөн чухал бүлэгт харж болдог. Хүсэн хүлээж тэмүүлж байгаа тэр амьдралын нэг хэсэг, сайн сайхан, бэлхэм, сайхан зүйлсүүд, ивэл ерөөл. Хоёрдугаар хэсэг нь бол яг бодит байдал буюу туулж өнгөрүүлж байгаа зовлон бэрхшээл, хар, сүйдэр дундуур. Тэгээд тэр дунд бол бурхантай уулзж байгаа уучрал, бурхан доторх итгэл найдар, хадгалагдсаар байгаа тэр нэг найдар, бүхэж унтраагүй найдрын талаар. Тэгээд дөрөвдүгээрх нэг чухал зүйл байгаа. Тэр нь хариултгүй үлдэж байгаа төгсгөл. Хариулт баг. Яагаад энэ бүхэн надад тохиолдоод байгаа юм бэ гэж. Йовын найз нар хүртэл яагаад чамд энэ тохиолдоод байгаа юм бэ гэж. Ямар ч хариулт байхгүй. Гэхдээ нэг л шийдвэртэй үлддэг. Тэр бурхан Йов хоёрын хоорондын харилцаанаас үлдсэн нэг чухал шийдвэр нь. Юу ч байхгүйсэн ч гэсэн би бурхандаа талархна. Бид нар дуулдаг шүү дээ, тэ? Та өгдөг, авдаг. Бурхан өгдөг, бас яах вэ? Авдаг. Бурхан альва ивэл ирүүлэг өгч болно. Бас яах вэ? Өгөхгүй байж бас болно. Бас өгсөн зүйлээ буцаагаад яах вэ? Авч болдог. Авсан зүйлээ буцаагаад яах вэ? Өгж болдог. Үүнийг бид бурхны дээд эрх мэдэл гэж байна. Бурхны дээд эрх мэдэл. Бурхан өөрийнх нь бүтээсэн бүтээлд өөрийнх нь ивэл ирүүлэг өгдөг. Бас авдаг. Бэлэн сургууль дээр сурж байхад нэг ийм маргаан боллоо. Бурхан чи яасан тоглоомтой юм бэ гэж. Бурхан одоо хаашаа зарим хүмүүсийг навраал өөр тэгээ тэрвээ бурхан итгэл ингээд зарим хүмүүст нь өгсөн гэж.
Бид нар тэгдэг ч бүтэн сая өдөр Бурханд эзэнд талархахдаа намайг сонгосонд баярлалаа гэж. Итгэл нь Бурханаас болохоос биш, надаас биш. Би сонгоод Бурханд за айгүй олон бурхтууд за би Есүст итгэе гэж сонгоод итгэдэг юм бишээ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм бол энэ чинь надаас юм байна. Гэтэл яг бидний итгэж байгаагаар бол Бурхан тэр итгэлийг зохиогоод тэр итгэлийг бидэнд өгсөн учраас бид Бурханыг яах вэ? Аав эцэг минь гэж дуудах. Бурханд итгэх итгэлтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл итгэл гэдэг бол надаас ихтэй биш, Бурханаас ихтэй. Тэгэнгүүт биеийн сургууль дээр нэг юм хэрүүл болдог байхгүй. Яг энэ бол нөгөө Кальвин онлын талаар, Кальвин гэдэг онол дээр энэ талаар их хвшлэн бол байдаг. Тэгсэн чинь нэг юм манай ингэдэг юм хэрлэхгүй. Яагаад тэгвэл Бурхан 10 хүн сууж байхад нь 5-д нь итгэл өгөөд 5-ыг нь авраад тэгээ нөгөө 5-ыг нь болохоор та надад итгэсэнгүйгээд шийтгэж байгаа юм бэ гэдэг. Хэрвээ итгэл нь Бурханаас л юм бол үлд арууланд нь өгчихгүй яасан юм. Яагаад 5-д нь нөгөө тэгээ үлдсэн 5-ыг нь итгээг уучраас шийтгэж байгаа юм бэ гэдэг. Маргаан болохгүй. Хэрвээ манай бэлэн сургуулийн багш маань юу гэж хариулсан бэ гэхээр маш ухаал хариулсан. Тэгээд оюутнуудын хэлж байгаа үнцгэнд тэгвэл Бурхан чинь ямар сонин алаг үзэлтэй Бурхан бэ гэж. Тэр багш Бурханыг өмгөөлөх шаардлагатай болсон. Оюутнууд бэлэн сургуулийн оюутнуудын өмнө. Мань хүн ямар тайлбар хийсэн бэ гэхээр маш ухаалаг тайлбар. 10 хүн там руу явж исэн. За та өөр дөрөө бодоод үзье багш. Энд чинь ингээд 10 оюутан сууж байна. 10 хүн яаж юм? Усанд живээд хүчлээж өдөө. Би ангид орж ирээд та нарыг харангуйтлаа 5-ыг нь аваад гарлаа. Би муу юу? Тэртэлэргүй гим нүглээсээ болж шийтгэгдчихсэн хүнээс би 5-ыг нь аварсныхын төлөө би муу болж байгаа юу? Бурхан бидэнд итгэлийг өгөөд тэр итгэлээр дамжуулаад 5-ыг нь аварсны төлөө яагаад Бурхан муу болох ёстой гэж. 10 хүн өгчээсний 5-ыг нь аварсан. Бурхан муу гэж юу? Энэ л Бурханы нэгүсэл. Яагаад та шуулганд явж Бурханд магтаалыг өргөж залбирч, Бурханд өргөл өргөж, Бурханыг магтаж, Бурхан руу хандан залбирч, Бурханы үг тушаалаа сурдаг гэвэл намайг ингэж сонгож аварсанд баярлалаа гэдэг учраас. Бид бүгдээрээ л нөгөө тишээ явж исэн шүү дээ. Гин бүтээсээ болоод. Бүгд л тэрийг авах хэрэгтэй байсан. Гэтэл Бурхан нэгүслээ өгөөд намайг сонгосон байна. Энэ Бурханы сонголт. Яагаад сонгосон юм мэдэхгүй. Бурхан зүгээр л хайртай гэж хэлсэн. Иохан номын 3 дугаар бүлэг дээр тийм ээ тодорхой 3:16 дугаар эшлэл дээр. Бурхан хайрлсан учраас. Тэгээ тэр итгэлийг өгсөн. Тэр итгэлээр намжуулаад би аврагдсан. Тийм учраас Бурхан минь намайг сонгож итгэлээ өгсөнд баярлалаа гэж талархаж байгаа шүү дээ Бурханд. Бидний амьдралын заримдаа нөхцөл байдал донд энэ аврал донд ингэ явж байгаад нэр юм тодорхойгүй нөхцөл байдлууд маш их байдаг. Тэгээ эндээс нэг чухал зүйлүүдийг бид нэр харж болдог. Үнэхээр тодорхойгүй ийм хэцүү ийм салангад бэрхшээл харанхуй дунд явхаас нааш бидний сурахад хэцүү хичээлүүд гэж бас байна. Өөрөөр хэлэх юм бол Бурхан хүнд ингээд зовлон бэрхшээлийг өгөөд байдаг биш. Угаасаа байгаа. Гэхдээ заримдаа Бурхан тэр нэг өөрийн сонгосон хүмүүсээ хамгаалж байжгаад зарим тохиолдолд Бурхан яадаг вэ гэхээр зарим нэг зүйлсүүдийг зөвшөөрдөг. Яг л нөгөө нэг Мойрын сүнс Бурханы оршууд хурж ирэнгуутлаа Йовыг гимтэх, тэ Йовын итгэлийг шалгах зөвшөөрлийг авдаг шиг. Хэзээ ч Бурхан өөрөө ингэж сорж хүмүүсийг гэдэггүй. Угаасаа зовлон бэрхшээл гим нүгэлтлийн үр дагавар донд хүн амьдарч байгаа. Өвчин, зовлон, хагарал, хараал, гим нүгэл, үл итгэлцэл маш их бэрхшээлүүдийн донд. Бурхан заримдаа хүмүүст зөвшөөрдөг. Яагаад гэвэл түүгээр дамжуулж бидний ойлгох ёстой хичээл гэж бас байдаг. Нью-Йоркийн нэгэн библийн сургуулийн профессор Роб гэдэг профессор Бурхантай залбирж байгаа нэг зүйлийг ойлгосон талаараа гэрчилж ярьж байна л да. Би өөрийнхөө охины төлөө Бурханаас маш их гуйсан. Бурхан минь та охины маань хамгаалж өгөөрөө. Ямар ч өвдсөн золонд битгий өртүүлээрэ. Бурхан минь та охинтой минь хамт байж мэрэгэн ухаанаа өгөөрөө. Байнга хангаж өгөөрөө. Байнга өрөөж өгөөрөө. Хамгийн сайн сайхныг байнга өрөөж өгөөрөө. Битгий өөрийнхөө өрөөдөөс холдуулаач гал маш их залбирсны дараа Бурхан
тэр хүнд юу гэж хэлсэн гэж өөрийнх нь ярьж байгаагаар би чиний гуйж байгаа бүх зүйл хариулах юм бол чиний охин юу сурах юм бэ гэж. Чиний охин хизээ хүчтэй болох юм бэ? Бид нар хүүхдүүдээ ялангуяа бага насны хүүхдтэй над шиг хүмүүс бол аягүй сайн мэднэ те. Хүүхдүүд цэцэрлэгтээ яваад юу их сайжирдаг вүлээ? Дархлаа сайжирдаг те. Яагаад цэцэрлэгийн эхний 1 жил аягүй хэцүү байдгийг. Дархлаа сайжирч гал унж босоод явдаг штэ. Дараа нь ингээ алхаар зогсон ч өгөхөргүй болдог штэ те. Мэдээж хүүхдээ алхаар зөх гэж байгаа юм биш шүү заяа. Зүгээр зүвэрлжил ярьж байгаа. Тийм хүчтэй болдог. Дархлаа сайжирч. Өөрөөр хэлбэл бэрхшээл саад биднийг хүчлэг болгож идэг. Бидэрт ойлголтуудыг өгж идэг. Биднийг улам илүү чадамжтай болгож идэг. Заримдаа шинэ ажилтнуудтай ингээ ажиллаж байхад нэг юм байдаг. Шинээр хүн ингээд ажилд орж ирэхлээр ингээд за одоо тэг ингээд бүгд нь ингээд АБ-гууд заагаад өгчмөр мэддэг юм аа шүү дээ. Заагаад өгчмөр үе байна. Заримдаа заа яах вэ? Надад чинь заахан заанаа заа. Гэхдээ чи ихлээр өөрөө хийгээд үзье. Тэгээд чи чадахгүй шүү дээ ойлгомжтой тий. Тэгээд энэ ингээ болохгүй байна. Одоо энийг яах вэ гэхлээр одоо наадахаа ингээ хэлчих юм бол яах вэ? Мартдаггүй. Ихэнхдээ мартдаггүй. Өөрөөр хэлэх юм бол тэр нэг асуудалтай нүүр тулаад бэрхшээлтэй тулсныхын дараа тэнд нэг сурах горим ажиллаад байна. Яг тийм бэрхшээлийн тулсны дараа тэнд мартахгүй нэг тийм холбоос үүсч эхэлж байгаа. Гаширдаг ч юм уу, ямар нэгэн тийм холбоос үүсэж байна. Тэгээд болтгүй юм байна гэж. Заримдаа хүүхдүүд тийм байдаг те. Хүүхдүүдийг халуун юм гэдгийг ойлгуулахын тулд намайг баг бахад манай аав ээж намайг баг бахад ч явах. Манай дүүдээр тэгж яхаг би бол одоо л санддаг байхгүй. Халуун усанд халбах хийж хагаад халуун цайнд ч юм уу. Тэгээ халуун гэхэлэр хүүхд чи ойлгохгүй шүү дээ. Тэнгүүт л ямар галаар ингэж халааж үзэлтэй нь шүү дээ. Халуун усанд халбаа гаргаж ирж хагаад бүлэгтэр болсон байхад нь гаранд нэг өргөж. Гараад татчих юм бол энэ чи халуун гэнэ. Тэгэхээр дараагууд яг гал руу гараа ихгүй. Заримдаа бурхан биднийг тэр халууныг мэдрэх шаардлагатай тэр хичээлийг заахын тулд зарим зүйлсүүдийг бидний амьдралд зөвшөөрж өгдөг. Энэ нь бол бурхан биднийг дасгалжуулж байгаа, бурхан биднийг барьж байгуулж байгаа тэр сургалтын нэг хэсэг. Сургалтын нэг хэсэг. Бидний амьдрал заримдаа харанхуй юм шиг нөхцөл байдал, санхүүгийн хувьд, харилцааны хувьд аюул олон зүйл дээр мэдэрдэг шүү дээ. Бид тэр үед юу бодох ёстой вэ? Бурхан би эндээс юу сурах ёстой вэ? Би эндээс юу авах ёстой вэ? Миний ямар зан чанар хугарч, ямар зан чанар маань харин сайжирч, би юун дээрээ даруй болж, харин юун дээрээ би улам илүү өсөх ёстой вэ гэж бид Бурханаас суралцах хандлагатай байх ёстой. Олон тохиолдолд бидний амьдралд асуудал гарах үед бид ихэвчлэн яадаг вэ гэхээр гомдлох хандлагатай байдаг. Тэгж өгсөнгөө, ингэж өгсөнгөө, ийм болохоо байчлаа, тийм болохоо байчлаа, ингэх ёстой байсан, тэгэх ёстой байсан гэдэг гомдлол бидний хамгийн түрүүнд аман дээр минь гарч эхэлдэг. Харин Бурхныг Христийн дагалдагч хүмүүсийн хувьд, Христийг дагаж явж сурж байгаа хүмүүсийн хувьд ямар хандлагатай байх вэ? Би үүндээс юу сурах вэ гэдэг хандлагатай байх хэрэгтэй. Намайг ингээд сурж байгаад би нэг удаа багш дээрээ дуудагдсан. Юугаар дуудагдсан бэ? Оюуны хулгайгаар дуудагдсан. Амар муухай. Яг оюутан хүний хувьд айгүй муухай мэдрэмж байхгүй юу? Тэгээд оюуны хулгайч гэж байгаа юм шиг тий. Plagiarism гэсэн үг гэдэг. Тэгээд тэр яагаад би дуудагдсан бэ гэхээр уулын багшийнхаа л даалгаврыг л хийсэн. Багш маань юу хэлсэн бэ гэхээр интернетээс 20 ч билүү хаяг олж аваад Библийн хичээл заах сургалтын материалын юм юу бэлдэх гэсэн байхгүй контент буюу агуулгыг бэлдэх гэсэн. Тэгэхээр доторх бүр юмд нарийн бичихгүй. За энэний ийм имийг тэнд заан, тэрний тийм имийг заан гэд тэр бүх интернетээс бид нэг ингээд юм ирж хайж сургаж илэн гэсэн үг л дээ. Тэгэхлээр нь би эндээс нэг вебсайтаас юм олоод тэрийг аваачаал тэнцэн хуулж аваачаал тавиал эндээс дахиад нэг аваад ингээд 10 сэдв бэлдчихгүй юу. Тэгээс аваачаад өгсөн чинь багш маань намайг шууд дуудсан. Төвшөө кофенд урьж гинэ гэд. Яагаад кофенд урьж байгаа вэ гэхээр биднийг анх хичээл сууж байхад хамгийн анхны хичээлдээ тэгсэн. Оюуны хулгай хийх юм бол 3 удаа кофенд урнаа гэж. Эхний урилт чинь бол үнэхээр кофе ууна. Хоёр дахь урилт чинь бол кофе уухгүй. Нилийн ширүүн уулзалт болно. 3 дахь уулзалт бол чамайг сургуулаас явуулах гэж байгаа уулзалт шүү гэж. Гүцээ ямар ч юу байхгүй чи хэдэн мянган доллар төлсөн ямар орноос ирсэн тэр хинт чамаа байхгүй. Хулгай хийсэн бол хулгай хийсэн. Болохгүй. Тэгээ би эхнийхэн кофенд бол дуудагдсан.
Багш маань инээсэн өнөөдөр би чамтай бол инээгээд кофе ууж байгаа шүү төвшөө гэж хэлсэн. Тэгээ би бүр гайхаад би яах хэлээр дуудагчдаг. Таны өгсөн даалгаврыг интернетээс юм олоод нэг 10 юм хийг бэлдээлэх гэсэн би тэгэл аваад 10 юм бэлдсэн шүү дээ гэсэн чинь. Тэгээ би чамайг хуулаа тавиадах гэж хэлсэн үгүй. Та бараг л тэгж хэлсэн гэсэн би тэгж хэлээгүй. Тэгээ бид нэг боо юм болж байгаад ямаас ихний кофегаа уусан. Нэг уулзалтын дараа ядаж нэг кофе уусан. Тийм юм болдог. Гэхдээ тэндээс би юм сурч байгаа. Муухай мэдрэмж. Бусдын оюуны хөтөлбөрийг хулгайлсан гэдэг мэдрэмж айгүй муухай байхгүй. Оюутан хүний үдэд байж боломгүй зүйлс. Амар муухай мэдрэмж. Гэтэ тэр би бурхан бинэ та ямар өөдгөө бурхан байна. Наа ийм болох ёстой гэж гомдохын оронд би тэндээс юу сурах ёстой вэ? Дараагийн удаа би ингэж болохгүй юм байна. Ясмахантай шиг сурч байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш яаж байгаа вэ гэхээр ингэж хамаагүй интернетээс юм авч тавих юм бол яах вэ? 2 дахь кофе бол нэлээд гашуун байх боломжтой болно гэж тийм. Заримдаа бурхан бидний амьдралд асуудал бэрхшээлүүдийг өгдөггүй харин зүгээр биднийг заримдаа сул тавьдаг. Тэд бидний амьдрал руу орж ирээд бидний амьдралыг маш юм замбраагүй, эмгцэгцгүй юм шиг мэдрэмж өгдөг. Дутагдал амсдаг. Өвчин амсдаг, өвдөлтийг амсдаг. Харилцаан дээр ялагдлыг авдаг. Магадгүй бизнес дээр ялагдлыг авдаг. Заримдаа дампуурдаг. Зарим тохиолдолд бид нэр хайртай дотныхоо ч гэсэн хүмүүсийг алддаг. Бидний амьдралд маш олон төрлийн хүсгүй, харанхуй хүндийнүүд байх. Харин Христийг дагж байгаа хүмүүсийн үед бид юг хэрэгжүүлэх ёстой вэ? 1. Бид үүнээс юу сурах вэ? Бурхан минь та надад үгээр дамжуулж юуг зааж байна гэдэг энэ хандлага бидний энэ бэрхшээл саадуудыг үнэхээр буцаагаад ашиг болгож давхад хүргэдэг. Саяны уншсан хэсгийн 2 дахь хэсгийг харцгаая. 10-аас 11-р эшлэлээр дахиад зөмөр анхаарлаа хандуулъя. Та нарын хэн нь Яавигаас имэж зарцынх нь үгийг дуулууртаа дагдаг вэ? Харанхууд явж гэрэл гэгээгүй байгаа бол Яавигийн нэрд итгэн найд. Бурханд найдан түшгэл. Бурханы нэрэнд найдаж түүнд найдан түшгэл гэсэн үг байна. Энд ингээд зүгээр бурханд найд гэж 2 удаа хэлэхгүйгээр 2 тусдаа юмыг хэлж байгаа тавхан анзарч байгаа. Нэг нь Яавигийн нэрд, нөгөөх нь бурханд гэсэн юм 2 чухал зүйл яригдж байгаа. Яагаад Яавигийн нэрэнд найдах гэдэг үгийг чинь онцолж бичсэн болоо гэж. Бурхан таныг бэрхшээлийн өмнө авчирсан бол тэр бэрхшээлийн дундуур ер нь л авч гардаг. Хэрвээ таны амьдрал ямар нэгэн тийм үхлийн харанхуй хүндий мэт бэрхшээл саад тулгарч байгаа бол тэр зүйлийг бурхан зөвшөөрсөн гэсэн үг. Бурханы зөвшөөрлөгөөр юу ч бидний амьдрал болох боломж байхгүй. Уул нь энэ бүхэн танд маш их амар таныг авчрах хэрэгтэй. Биднийг юу гэх зовоодгүй гэхээр болох ёсгүй юм болоод тэгээд би ингээд бурхан нэг амралтанд явцсан хойгоор нь мөөрөөсөө сүрж ирээд намайг самууруулад байна гэсэн нэг тийм мэдрэмж нь. Тэг бурхан орж гараад идэг юм шиг тэр мэдрэмж нь. Бурхан хаяа хамгаалаад хаяа хамгаалахгүй байгаа гэсэн тэр мэдрэмж нь. Бурхан заримдаа байгаа, заримдаа байхгүй байгаа гэсэн тэр мэдрэмж биднийг маш их зовлонтой байдал хүргэждэг. Бидний итгэлийг ингээд сэгсрээд идэг. Гэтэл бид нар нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бурхан бүх зүйлийг мэдж байгаа. Ямар хэдэн ширхэг нулимс бидний нүднээс гарч байгаа. Яаж хоолоогоо сөөтл бид нар зовж бэрхш. Зовлон дундуур явж бурхнаас гуйж байгааг. Ямар их шанал уух шүү бидний зүг сэтгэл дотор байгааг бурхан бүгдийг нь мэддэг бурхан. Мэдж байгаа. Бурхан таны амьдралд таныг шуурганы өмнө авчирсан бол тэр шуургыг даван туулахад нь тантай бас хамт байна гэдгийг бид мэдэх нь маш чухал. Яавигийн нэрд итгэн найд, бурхандаа найдан түшгэл гэж. Яавигийн нэр. Яаве буюу эзний нэр. Яагаад эзний нэр гэдэг нь энэ чинь тийм чухал онцлог вэ гэхлээр энэ өөрөө бурханы зан чанарыг илэрхийлж байдаг. Бурхан ямар их итгэмжтэй бурхан бэ гэдгийг яг илэрхийлж байдаг. Библиэлд маш олон янзын Яавигийн нэрний талаар хэлсэн байдаг. Жишээ нь би энэ хэдэн нэр хүсэлтүүдийг би та бүхэнд дурдж өгье. Яг Яаве буюу
Би бол би байгаа юм гэсэн утгыг илэрхийлдэг. Элохим гэсэн нэр байна. Бурхан бүтээгч, агуу нэгэн гэсэн утгыг илэрхийлж байгаа. Адоной буюу яг тэр бол миний намайг удирддаг, намайг эзэмшдэг эзэн те, мастер гэсэн тэр утгыг илэрхийлж байдаг. За бид нар Эл гэж ярьдаг те, Элой гэдэг те, Эл гэж. Бурхан гэсэн. Тэгэл Эл Шада буюу бурхан бол агуу бурхан. Эл Элион гэж байна. Бурхан өргөмжлөгдсөн. Эл Олам гэж байна. Үрд мөнхийн бурхан. Эл Рой гэж байна. Хардаг бурхан. Зовлон бэрхшээл тулж гэсэн бурхан биднийг харж байгаа гэсэн. Яве Жайрах гэж байна. Хангагч бурхан. Яве Рафа эдгэгч эзэн гэсэн үг. Яве Ниси эзэн бол миний туг далбаа гэсэн утгатай. Яве Шалом буюу амар тайвны эзэн гэсэн үг. Яве Рохи буюу эзэн бол хончин гэсэн санааг илэрхийлдэг. Яве Циткено гэж байгаа. Эзэн бол миний зөвхт байдал. Яве Шамах буюу эзэн тэнд байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл энэ бүх Яве буюу эзний нэрнүүд, энэ бурхны нэрнүүд нь юг илэрхийлж байгаа вэ гэхээр бурхан хинбэ гэдгийг илэрхийлж байгаа. Намайг төвшин төгс гэж ээж маань нэрлсэн, аав ээж хоёр маань. Тэгээ яагаад намайг төвшин төгс гэж нэрлсэн бэ гэхээр айгүй олон хүмүүс энэ төгс төгөлдрийн төгс гэж болоод байдаг. Гэтэл үүндээ тийм биш, зүгээр төгсгөлийн төгс ихгүй юу? Айгүй олон хүүхд гараад байна. Одоо ингээд дуусаа болно гэсэн утгатай ер нь санаа нь тийм. Тэгэхээр миний нэр бол ингээд юугаар шал утгагүй байгаа шүү дээ. Салга. Тэгэхдээ бурхан нөө Петрийн нэрийг те Симоны нэрийг Петр болгож өөрчилсөн шиг. Үнэхээр зүгээр л төгсгөл хамгийн төгсгөлийнх нь байсан тэр нэрийг бурхан үнэхээр өөрхөн дотор төгс төгөлдөр буюу өөрхөн гим зэмгүй болгож бурханы нэгүсэл өгөж аварч тэгж өөрчлөсөн гэж би итгэдэг дотор. Таны итгэж байгаа бурханд өөр ингэсэн нэр байх. Тэр бурханы нэрсүүд нь бурханы мөн чанарыг нь, зан чанарыг нь, бурхан хэн бэ? Бурхан юу хийдэг вэ гэдгийг нь тодорхой илэрхийлж байдаг. Бурхан хардаг. Энэ юу гэсэн үг вэ? Бурхан хардаг гэдэг нь. Өөрөөр хэлбэл бурхан хардаг гэсэн үг шүү дээ. Зовлонтой байна уу? Жаргалтай байна уу? Баяр хөөртэй байна уу? Бүхий л цагт чинь бурхан харж байгаа. Харин бид ямар үед бид нар зовж эхэлдэг вэ гэхээр бурхан харахгүй байгаа юм шиг мэдрэмж авах үедээ зовж эхэлдэг. Бурхан бол сайн бурхан. Анх Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр бурхан Адам Ева хоёрт тушаал өгснийхэн дараа Адам Ева хоёр мойр өссөнд буюу одоо мойр өссөнд юм да тий. Одоо соригдож эхэлдэг. Соригч хурж ирээд Евад юу ч хэлдэг вэ гэхээр бурхан үнэхээр яг тэгж хэлсэн юм уу гэж хэлдэг. Яг үнэ тэр нь сорилт байгаагүй. Тэр цаад санаа нь юу вэ гэхээр бурханы мөн чанарлаа хандж байгаа. Бурхан яг те яс юмдээ та нартаа ингэж те өрсөлддөг. Тийм сайн бурхан биш. Атархдаг. Сайн биш шүү гэсэн санааг л хэлж байгаа. Тэрс маань монголчууд бол сайн мэдэн шүү дээ. Үгэн дотор үг те. Үхүр дотор гэр гэж хэлдэг. Цаад санаа нь бурхан хэн бэ гэдгийг ингэж хөдөлгөж бидний итгэлийг унгаах гэж оролдож байгаа. Нөхцөл байдал донд бид нар төрж байгаа тэр мэдрэмжүүд нь айгүй олон тохиолдолд бидний нөгөө нэг мөнгөтэй байна уу мөнгөгүй байна уу гэдгээс үл шалтгаалаад бурхан хэн бэ гэдгийг маань тэр итгэл үнэмшил рүү маань айгүй их ингэж яг дайрж унгаах гэж оролдож байгаа. Бурхан харахгүй байгаа юм биш үү? Зовсон донд чинь. Тэгэд нэрэ бурхан харахгүй байна гэдэг тэр нэг ойлголт яадаг вэ гэхэл бидний итгэлийг маань сулруулж эхэлж. Тэгээ тэр үеэс хойш бид нар яг дархлаа маань унж өвчтөй болж эхэлдэг. Бурхан уул нь бол бүхнийг өдөртөж байгаа. Бурхан бол агуу. Бурхан бүхнийг өдөртдөг гэдэг энэ теологийн үнэн буюу энэ Библийн үнэн маш чухал. Бурхан бүх зүйлийг өдөртдөг. Та итгэж гин үү? Нэр та итгэж гин үү? Та ажиллах найзаас асууад үстэй. Бурхан бүх зүйлийг өдөртдөг гэдэг та итгэж гин үү гэж асуучих. За хэдүүлээ нэг жоохон ажиллах үнтэй юм асууж үзье. Нүдийг хараарай. Нүд нь юу гэж хэлж байна? Айл нүдрөө нэг хардаа ажиллах хүмүүс нүдрөө. Нүд нь яг юу гэж хэлж байна? Тийм үү гэсэн нүдээр харж байна уу? Үнэхээр гялалзаад нэрэ бурхан хардаг гэснээр харж байна уу? Бурхан бүх зүйлийг өдөртдөг гэдэг нь бурхан бүх зүйл дээр яг бурхан бүх зүйл өргөн төлөвлөгөө дотор явж байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа.
эрх мэдэлтэй гэсэн санааг илэрхийлж байгаа. Мөн бас бидний хамгийн сайн мэдэх ёстой нэг чухал Библийн үнэн бол Бурхан биднэрт анхаарал халамж тавьдаг гэсэн үнэн. Бурхан удирддаг. Бурхан биднэрт анхаарал халамж тавьдаг. Гуравдугаар чухал үнэн Бурхан бол сайн гэсэн энэ гурван үннийг бид хизээч яах вэ? Мартаж болохгүй. Ямар ч амьдралын нөхцөл байдал дундор явсан бэ? Энэ гурван үннийг бид байнга санаж явах хэрэгтэй. Яг өчнөө олон үнэнгүүд байгаа л да. Тэгэхээр дор хаяж та битгий энэ гурыг мартаарай. Яг л муу ерөнсөс энэ гурав руу аяг их туталдаг. Бурхан эрх мэдлээ алдсан юм шиг. Бурхан мартсан юм шиг. Бурхан юу ч өдөрт чадахгүй байгаа юм шиг. Тэнд нэг муу ерөнсөс мөнгө, эрх мэдэл, өөр юу байдгийг те харанхуй мөн хүчнүүд улам илүү хүчтэй болцсон юм шиг мэдрэмжүүд бидний итгэлийн амьдралын дархлааг унгаачдаг. Мөн Бурхан халамжилдаг, анхаардаг, бидэрт хайр инээлээ үзүүлдэг, бидэрт анхаарал хандуулдаг гэдэг энэ нэг үнэнг бид нар заримдаа мартахгүй яадаг вэ гэхээр Бурхан тийм удирдах байгаа л да гэхдээ намайг биш. Би бол яг хуу эдгээр Бурханы урдаас нь гарцсан, би бол хойноос нь гарцсан юм шиг мэдрэмж. Тэгээд эхлэрхээ яадаг вэ гэхээр гомдол би уулж эхэлж байгаа бидний дотор. Намайг л ивэхгүй, намайг л дихгүй байна. Намайг л дихгүй, ингэхгүй байна. Тэгээд бид нар альва нэгэн зүйлийг хийхдээ Бурхан таалагдах гэж хийж эхэлдэг. Одоо янз нь багыг хавуулах гэдэг байна тий. Аава би ороо ороорсон шүү. Надад хоол өгчих гэж. Ороо хураагүйсэн ч гэсэн би охиндоо хоол өгнө шүү дээ, тийм үстэй. Тэ? Аава би шалаа угаасан шүү. Би одоо унтчих болохгүй гэж. Угаагүйсэн ч гэсэн унтчих болно. Яагаад вэ? Тэр юу хийснээс үл шалтгаалаад би өөрийнхөө хүүхдийг хайрлаж байгаа. Хэрэгцээтэй зүйлээр нь би хангана. Миний хүүхд ямар ч гэмт хэрэгт орооцолдож, ямар ч муу юм хийсэн миний хүүхд учраас би хайрлсан ивэрээ байна. Бурхан танд хайртай. Та хэн байх нь Бурханд ямар ч хамаахгүй. Ямар нүгэлтэй байна. Ямар гавьяа байгуулсан. Эсвэл юу ч хийхгүй байна уу? Бурханы хайрыг юу ч өөрчилж чадахгүй. Бурхан хайртай учраас таныг халамжилсаар байх болно. Амен. Бурхан үнэхээр танд хайртай учраас та өнөөдөр ажилдаа орлоготой амжилттай байж магадгүй. Эсвэл магадгүй та өнгөрсөн жил тийм байсан, энэ жил тийм биш байж магадгүй. Тэр хэрэгцээнд ч хамаахгүй. Ялангуяа Бурхан та хоёрын хоорондын харилцаанд энд юу ч нөлөөлөхгүй. Яг л Йовтай адилхан. Йов тухайн орон нутгатаа нэрээ дуусгасан баян хүн байсан. Орон нутгатаа нэрээ дуусгасан алдартай хүн байсан. Хүчтэй хүн байсан. Эрх мэдлээ алдсан, мөнгө алдсан, үр хөвгтөдөө алдсан, байр суурьаа алдсан, бүх зүйлээ алдсан, эрүүл мэндээ алдсан. Түүнд өөр ингэж юу ч бараг үлдээгүй. Ямар санда варны хилтерхий аваад яр шархаа майжсан шүү дээ. Гэхдээ тэнд нэг зүйл үлдсэн. Бурхантай харилцаа. Бурханы Йовыг гэсэн хайр хизээч яах вэ? Алдагдаагүй. Өөрөөр хэлэх юм бол Бурханы хайр нэгүсэл таны хэн байгаа, ямар амжилт гаргасан гэдгээс үл шалтгаалаад тантай хамт байсаар байгаа. Одоо нөгөөдлийнх нь найстай хэлээ. Бурхан танд үнэхээр хайртай шүү гэж хэлээ. Юм асуух болсон чи амар асуугаар хил аман зулгаагаад байсан чинь хайртай гэсэн чи айгүй намуухан хэлээд байна тийм манайхаа. Дахиад хэлээ. Бурхан танд үнэхээр хайртай шүү гэж хэлээ. Одоо нүдрүү нараад хэлээрэй. Бурхан танд үнэхээр хайртай шүү. Бурхан сайн гэдгийг бид нар байнга санах ёстой. Бурхан сайн. Бурхан хайртай юм байна л да, хайртай. Гэхдээ яг тийм сайн мөн үү? Заримдаа хайртай хүмүүс би бинийгээ гомдоодаг штеп. Өвдөгдөг. Яг үнэхээр сайн мөн үү гэж. Би таарта Бурхан ямар нэгэн зүйл надад гоё зүйл хийж өгсөн учраас Бурхан минь сайн гэж хэлдэггүй. Би хөдөө явхлаэр хүүхдүүдтэй хүүхдүүдтэй гэж яг хотлоо ярих чинь за яг багтаа л да ерөнхийдөө бол яг үнэндээ хамгийн багтаа ихэвчлэн жоохон тоглоом ч юм уу те нэг юм авчрах гал заримдаа манай бага охин маань ч гэсэн надаас ааваа надад гоё юм авчраарай гэхлээр би авчирч том маань нэг тийм хараад байдаг нас нь өнгөрцөн юм шиг мэдрэмж аваад байдаг учраас нэг тоодох юм уу багтаа ихэвчлэн юм. Тэгээ би ингээд заримдаа ингээд нэг удаа хөдөө явж байгаад нэг динзавар сонирхоод тахлаар нэг динзавар авчваа. Тэгээ нэг динзавараа би ингээд зургийг аваад хүүрөөгөө явуулчихгүй ээжийнх нь утас руу явуулаад харуулаарай гэд. Тэгсэн чинь манай хүү юу гэсэн гэж аа би чамд хайртай шүү гэжсэн. Тэр мэдрэмжийг авах ямар гэж нэгтээс амар гоё. Ягаад гэвэл хайртай гэдэг үг сонсож байгаа учраас. Нөгөөдлөөс айгүй сонирхолтой. Ягаад гэвэл намайг гоё юм авч өгсөн учраас хайртай гэж хэлж байгаа.
Гэтэ авч өгөөс ч гэсэн миний хүн надад хайртай гэж би итгэлтэй итгэлээрээ би хүлээж авч байгаа. Заримдаа бид нар бурхан сайн гэдгийг ихэвчлэн яаж ойлгодог вэ гэхлээр бурхан надад миний хүссэн юмыг өгөхлөөр бид нар бурхан сайн юм байна гэж боддог. Хэдэн жилийн өмнө би бас урд нь гэрчлэлээр ярьж байсан. Маа цуглааны нэг залуухан оюутан залуу цэцгийн бизнес хийлээ. Цэцэг зараад мөнгө олцсон. Тухайд Мартин амнаар тэгж амар цэцэг зардаг байгаагүй л дээ. Тэгээд цэцэг зараад амар их мөнгө болоод. Тэгээд бичиг хэргийн дэлгүүр ажиллаад энэ юун дээр нөгөө оюутлахын ядарч ажилладаг чи юу вэ? Сум. Тинчээ. Тэгээд их мөнгөлөг боллоо. Айгүй мөнгөлөг боллоо. Тэгээд мөнгөлөг болоод мань хүн 8 хийгээд 8 айгүй амжилттай болоод оюутан шүү дээ. 1 2 дугаар курсын оюутан. 1-р курс ихч байлаа. Байр худалдаж авлаа. Пүүст. Йоо бид нар шинэ байргүй өссөн үеийнхэн чинь бол тэгээд өөрөөс нь баг 10 дүү хүүхэд байр авчин гутал чинь баг хорхоо өрөөд те арай ч атархаагүй. Гэхдээ яг хорхоо өрөөл ямар гоё юм бэ гэ. Тэгээд би үнэхээр баярлсан. Цуглааны ямаа нэг ч гэсэн итгэж гоё байртай болоо л гэл. Тэгсэн чинь нөгөө дүү маань гэсэн пастора би цуглаан дээр гэрчлэмээр байна гэж. Чи юу гэрчлэмээр байгаа гэсэн чинь бурхан намайг ямар сайн ивэж ямар гайхалтай бурхан бэ гэж би гэрчлэмээр би байртай болсон. Би машинтай болсон гэдэг гэсэн. Тэгээд би хэлсэн би чи гэрчлж болно гэдэг гэрчлээс өмнө зүйлийг бодох хэрэгтэй. Бурхны хайр инрэл байр машинаар хэмжигддэг гэдэг чи бодох хэрэгтэй шүү. Чи гэрчлж болно. It's okay зүгээр. Ахта бурхны хайр инрэл байр машинаар хэмжигддэг шүү. Энэ нэг ивэл нь байж болно. Өөрөөр хэлбэл бурхан бидний амьдралыг өрнөөс нь гаргасан учраас бурхан өвчнөө маань эдгээсэн учраас бурхан бидний амьдрал хэрэгтэй байгаа зүйлийг өгсөн учраас сайн бурхан юм уу? Эсвэл бурхан өөрөө үнэхээр сайн учраас сайн бурхан юм уу гэж. Энэ асар том ялгаатай. Хэрэг бид бурханы өгсөн зүйл дээр суурилж агаад өнөөдөр би идэх хоолтой байна, өмс хувцастай байна. Тийм учраас бурхан сайн гэж байгаа бол тийм бурхан бол сайн, яг үнэн. Тийм сайн байна. Тэгээгүй байсан ч гэсэн яг уу бурхан сайн. Энэ бол үнэхээр мэрэгжлийн итгэгч нарын одоо хардаг үнцэг. Христэд шинээр итгэж явах үед бол бид нэр ихэвчлэн бурханы ивэлийг тоолж явдаг тий хардаг. Оо бурхан Башаны хаан огийг алсан эзэн талархагтун амен халелуя. Миний нөгөө өрийг дарж өгсөн эзэн талархагтун амен. Намайг их сургуульд төгсгсөн бурхан талархагтун амен. Гоё штэ. Энэ буруу юм бол байхгүй. Гэхдээ бид цаашлаад итгэл маань эзэн дотор улам илүү өсөхөд бидний талархал юу нь болдог гэхээр бурхан та сайн учраас гэдэргүй шилжиж эхэлдэг. Өнөөдөр би хоосон байж магадгүй. Өнөөдөр би үсчээж магадгүй. Өнөөдөр би гадуур өмс хувцс маань нэмэгдээ дандаа дулаахан хувцс байхгүй байж магадгүй. Гэхдээ энэ ямар байгаагаас үл шалтгаад бурхан та сайн учраас. Тийм ч учраас Хабакук юу хэллээ? Талбайдаа ургацгүй, хашаандаа хонь малгүй, инжирийн модон жирэмслээгүй биш те. Жимслээгүй байсан ч гэсэн юу лээ? Би бурхандаа талархахыг сонгохолно гэж хэлсэн. Энэ бол төлөвшсөн итгэгчдийн гаргадаг хандлага байгаамаа. Тийм учраас саяны хүндэр хэлсэн. Яавегийн нэрд итгэн найд, бурхандаа найдаж түшиглээ гэж хэлсэн. Бурханы зан чанарууд, бурхан хэн бэ гэдэгт нь бид яг уу найдаж түшиглэх ёстой. Тэрнээс бид өөрийнхөө амьдралд байгаа хүсэж байгаа зүйл дээр биш. Хүсэж байгаа зүйлээ авсан учраас биш, харин бурхан хэн бэ гэдэгт нь найдах нь бидний хувьд маш том чухал найдах ёстой үнцэг байна гэж та бүхэнд хэлмээр. Эцэст нь жоохон сумжраал нь тий. За эцэст нь энэ цагны батарей дууссан чи би юуг багцаагүй яваад байна. Манайхан нэг батарей хийжээрээ дараагийн удаанд богинохон номлуулъя гэж бодож ивэл гээд байгаа шүү дээ. Эцэст нь бид дандаа юм ярьдаг нийгэмд амьдарч байгаа. Дандаа ярьдаг, сонсдог биш, ярьдаг. Бурхан хэрвээ бидний амьдралд ямар нэгэн зүйлийг хийгээсэ. Бурхан бидний амьдралд хөдлөөсөө гэж хүсэж байгаа бол бид Бурханыг нэгдүгээрт нь тавих хэрэгтэй. Олон тохиолдолд бид нэг юм ингээл дүн гэсэн юм шиг амьдрал дээр яваад байдаг. Нэгэн их нартайгаа бэлэг бэлжгэн л да хормынхон ойн баяраар 2 жил болсон гинэ. 2 жилийнхээ ойн баяраар бэлэг бэлдээд маш их хэдэн зуун сарнаа марнаа захиалсан юм бахаа. Тэгэл захиалаад тэрэн дээрээ ингээд үг бичүүлж гинэ л дээ. Тэгэл одоо хормын
одоо ойн баяр 2 гэдэг ч юм уу те. Тэгээд нэг тийм 2 3 хаан л үг бичсэн. Тэгсэн чинь нөгөө тэрийг нь захиалга авч ирсэн хүн авч буруу бичсэн. Юугээ бичсэн гэлээ тэр нэг тийм утгатай үг бичсэн. Чи бол 2 дахь нь гэдчихлөө нэг тэгээ бичсэн. Тэгээд аваачаад нөгөө гэрт нь аваачаад хөргөлтөөр аваачаад ирэхгүй юу? Тэгсэн чинь нөгөө тэрийг авсан эмэгтэй юу гэж бодох вэ? Эмэгтэй хүмүүс байна уу? Юу гэж бодох вэ? Ивэдэ миний мөн нөхөр чи юм орон гараа амт шүү гэж бодох уу? Хин нэгдэх нь вэ гэж асуусан шүү дээ. Мөн үү? Хин нэгдэх нь вэ? Нэгдэх нь юм бэ? Гой цэцэг байна л та. Яг мэдээж хэрэг тэгээд алтааг нь ойлгоно л та. Бурхан таны хувьд нэгдэх нь вэ? Бид хэрвээ Бурханаар үнэхээр амьдралаа өдөртүүлээд Бурханы ивэл өрөөл дотор түүнтэй хамт энэ хүлэн харанхуй хүнд дундуур түүнтэй хамт ингээд туулаад гарыг гэж бодож байгаа. Түүний бид нэгдүгээр тавих хэрэгтэй шүү дээ. Campus Crusade гэх байгууллагын нэг юм диаграм байдаг. Аюу гой диаграм. Тэр нэг юм бөөрнгийн хүний амьдралыг зөвөрлсөн нэг юм бөөрнгийн цагаат дотор нэг юм суудал байдаг те. Тэгээд тэрнээс гадна 2 юм байна. Нэг нь Есүсийн загалмаа, нөгөөх нь би гэсэн бичиг. Тэгээд тэр суудал буюу синти, удирдлагын синти дотор дээр нь Есүс байна уу? Эсвэл би байна уу? Өөрөөр хэлбэл миний амьдралыг Есүс удирдах байгаа юм уу? Би өөрөө удирдах байгаа юм уу? Би өөрөө удирдах гэсэн чинь юу гэсэн үг вэ? Миний хүсэл гэсэн үг шүү дээ, түмэн хүсэл. Ингмээрэн, тэгмээрэн, ийм апмааран, тийм апмааран. Жаахан апмааран жоохоо арай л мохоо хэлчлээ те. Эсвэл юу гэдэг нь тэр өстэй өөдгөө амтан, энэ өөдтэй амтан, энийг би хайрлан чамаагүй үзэн ядан, чамд бол тийм, энэнд бол үгүй гэдэг чинь юу гэдгийг миний л нөгөө дотор байгаа тэр бүх юунууд шүү дээ. Гим нүгэл сул талаас нь гарч ирдэг тэр хүслүүд, тэр зүйлсүүд намайг удирдах чинь. Миний эго, миний шунал, миний үзэн ядалт, миний үс хонзон, миний уур хилэн намайг удирдах чинь үү? Эсвэл Бурхан Есүс Христ намайг удирдах байгаа юм. Хэрэг бид энэ харанхуй дундуур та өнөөдөр туулж явж байгаа бол янз янзын харанхуйд байгаа. Гимнүглийн харанхуй, үнэхээр бодит харанхуй, магадгүй альва нэгэн зүйлийн ойлголтын харанхуй, харилцааны харанхуй, санхүүгийн харанхуй, эрүүл мэндийн харанхуй, янз янзын энэ харанхуй хүндийн дундуур та туулж байгаа бол нэг зүйлийг сайн санаарай. Нэгэнт энэний үүдэн дээр Бурханд та хамтаа ирсэн бол энийг цаашаа явах уу? Бурхантайгаа хамт даван тулах чадвартай, боломжтой. Тийм учраас энийг даван тулахдаа Бурхан бол хэн бэ гэдгийг санаад даван тулах ёстой. Ингэж даван тулж явах үед бид нэг зүйлийг байнга хийх ёстой. Христ бидний амьдралын төв байж биднийг удирдах ёстой. Түүнгүүгээр бид нар өөрийнх нь хүч чадлаар гарах гэж байгаа бол энэ боломжгүй. Олон тохиол бид баяр хөөртэй сайн сайхан үедээ Бурхантайгаа хамт явчаад яг бэрхшээл саатын үед ирэхлээр Бурханыгаа марта заа байж Бурхан минь би асуудлыг шийдчихэж төрөөд тэгээ хоёулаа тэрний цааталт уулзъя гэдэг. Өөрийнхөө арга замаар үзэж чагаад нэлт цуснууж болоод гарч ирдэг тохиол байдаг. Маш их хохирол амссан, маш их зовцсон. Харин Христтэй хамт байх юм бол Христ энэ бүгдийг тантай хамт туулахад бэлэн байх шүү. Есүсийг цөмөрөө өөрсдийнхөө зүрх сэтгэлийнхэн тэргүүн тавьцгаая гэж би тавуудыг уриалмаар байна. За хамтдаа хийсний өмнө ирээд нэг сайхан залбирцгаая тий. Залбирахтаа юу гэж залбирах вэ гэхээр гэлээ эзнээс ер нь ингэж гоё. Хүн болго өөрөөр ингэсэн амьдралын бэрхшээл садад дундуур явж байгаа. Яг эннийхэн үүдэндээ цөмөрөө хийсэн дээр эзэн минь амьдралд маань яг ийм асуудлууд байна. Ийм харанхуй хөндөнүүд байна. Энэ хүртэл та надтай хамт явсан. Үүнээс цааш бас надтай хамт яваач. Намайг удирдаач. Та бол удирддаг. Та анхаарал халамж тавьдаг. Та бол сайн Бурхан. Би таны нэрэнд итгэж найдаж байна гэж хэлцгээе. Хүн болгон зүрстгэлтэй өөрийгөө даруй болгоод хийсний оршиход ирцгээе. Маш олон ялагдал, уйв гашуу, ганцаардал, цөхрөл,
асуудлууд зовлон зүтгүүр дундуур явж байгаа хүмүүст их эзэн минь та өөрөө хэлэхдээ бүгд над руу ир. Би та нарыг амраа. Буулгыг минь өөр дөрөв авч надаас суралцсан. Учир нь миний буулга хөнгөн гэж эзэн минь та хэлсэн. Бид нар амьдралын ямар ч үед байсан тантай найдаж, тань дээр итгэл найдраа тавьж миний хийсэн алдаа зуршил намайг биш, харин таны хийсэн гавьяа намайг тодорхойлуулж өгөөч. Бид өөрийнхөө сул талаар биш, харин таны нүдээр харахад та туслаач. Бусд ичгсэн ялгаа авахгүй. Өө бурхан минь, үхлийн харанхуй өндөөр тулууч хор хөлөөсөн би айхгүй гэж хэлсэн шиг эзэн минь энэ цүл мэт нөхцөл байдал донд харанхуй хөндөөгөр тулахдаа их эзэн минь тантай хамт байж танд найдаж та хэн бэ гэдгийг чинь санаж өөрийнхөө амьдралын удирдлагыг танд өгөөд тантай хамт алхахад туслаач эзэн минь. Халелуя. Халелуя эзэн. Үнэхээр та бидний өдөртөн чиглүүлээрэй. Танд баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За хамтдаа мөрөө хийснийг бас